Бид нар 3 газар ажиллаа. Энэ 3 газар ажиллаж ирж хаад нойр хүрхгүй байна гişүү дээ. Үнэхээр нойр хүрхгүй байна. Эсвэл миний мэдрэл муутж байна. Эсвэл энэ нөхцөл байдал чинь айлгаж байна. Би энд хэдэн тоо хэлье. Монгол улсын хэмжээнд 2015-аас 16 онуудад 2-оос 7 насны 298 хүүхэд бэлгийн хүч хэрхэлд өртсөний 295 нэмэгтэй хамгийн бага нь 2 настай мөн 3 эрэгтэй хүүхэд энд өртсөн байгаамаа. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Цагдаад шалгагдаагүй хэрэг зөндөө байгаа. Энээс 47% нь хэрэгсэхгүй болгогдсон. Дарханд одоо нэг сэтгцээ өвчтэй нэг охин байгаа. 8 настай байхдаа хүчиндүүлсэн. 19 залуу байж дархны ойролцоо ууландаа байж хүчиндээд. Тэгээ бүр хамаг нүүр амын сэглээ хайсан. Тэгээд тэр хүүхэд нэг юм ухаан ороод гэртээ өглөө ирээ. Тэгээд яг тэр хэрэггээ шийдэгдсэн. Тэгээд тэр дарханд сурах боломжгүй байсан учраас Улаанбаатар дээр сургууль зоож байсан. Хөтийн үзлэг гэж юм хийсэн. Ангийн багш нь орж ир чи яасан ичдэггүй шаруу юм нялхыг бэжэж яагаачгүй юм үзсэн гэсэн. Тэгээд тэр хүүхэд эндээс гараа одоо сэтгцээ өвчтэй болчихсон. Сэтгцээ өвчтэй болсон бацдаг жишээч хэлж болно. Бид нар бол энэ хүний нэр хэлэхгүй байгаа шүү дээ. Нэр хэлэхгүй байгаа, сургууль хэлэхгүй байгаа. За дараачийн нэг үзэгдэл. Ихэнх нь одоо гэр бүлийн хүчирхийлэлд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн цаана хойд эцэг байдаг. Хойд эцэг. Тэгээд тэр хэргийг шалгах явцад ээж нь үгэлсээр байгаад буцаадаг тохиолдол зөндөө байдаг. Одоо яаж амьдрах юм? Чи юу сүртэй юм гэл ингээд. За энэ асуудал дээр бас хүний эрхийн комисс нэлийн анхаарад хамгаалах байранд авах. Энэ бол одоо цагдаагийн байгууллагаас бидэнд өгсөн мэдээлэл шүү дээ. Одоо та нар энийг хардаа. 16 хүртэлх насны хүнд 16-аас дээш 18 нас дээш насны хүнд хэргийг хүчнэх гээд энд байж байгаа юм. 16 хүртэлх одоо 16 хүртэлх насных нэг болох та зэрэг би л лавын хуулийг уншаад ойлгохгүй байгаа. Би зүгээр